Энд бол одоо чөтгөр дарах тухай байхгүй, чөтгөрөөс хэрхэн айхгүй байх тухай байхгүй, бүр цаашлаад хэрхэн чөтгөрлөх тухай ч бас байхгүй тий. Хүндэт одоо сонсогчдынхоо амрыг ярий. Одоо өнөөдөр номыг уншигчдаас гадна сонсогчдын одоо бөөн айрын бий болсон. Ингээд энэ зориулж би номоо сурталчж байгаа. Зорилгоор уулзж. Тэгээд өөрийгөө эхлээд танилцуулаарай гэж энэ хүмүүс хэлсэн. Би одоо Цэндоо гэдэг зохиол сэтгүүлч хүнтэй хинхэн мэдж байгаа тий. Тэгээд мэдж байгаа нь мэдэхгүйдээ хэлээд өгчөөрэй. Тэгээд мэдэхгүй байгаа нам чи мэдж байгаа хүн бол асуучаарай. Энийг ингээд сайхан довчлцсан дээр байх юмар. Та нар миний тухай мэдэх гэж байгаа биш. Миний утсан номыг сонсох гэж байгаа юм чинь өөрийгөө бол ингээд орхичъя. Тэгээ энэ M-book гэдэг энэ бол одоо хуучнаар ярил тайлбаршуулсан одоо аппликейшн байгаа. Ингээ энд миний 2-3 ном орсон байгаа. Тийм ээ. Нэг нь одоо саяхан гарсан анхны чөтгөрийн дуйл буюу Янмаавд болсон явдал гэдэг бүгд найрамдах Монгол ард улсын үед болж исэн гэхээр 90-ад оноос өмнө болж исэн жижигхэн ярианууд үйл явдлуудыг ингээд хууч маягаар зохиомжлоо хийцсэн юм аа. Энд нэг 10-аад түүх байгаа. Яг түүх гэхээр одоо бас хэцүү зүгээр болсон явдал дээр ингээд хүн зугаатай тий хамгийн хүнд сэдвэгч гэсэн бид нар яагаад нэг тийм хөнгөнөөр тий чөтгөрийн тухай гэхээр заавал айж уншиж явах хэрэгтэй. Бие бинийгээ зочоох гэж унших тухай болдгоо цөмөрөө орхиод бид нар өөрсдийнхээ одоо нэг айдсаар үтээсэн нэг дүршүүдээ. Тэгэхээр энэ дүр заримдаа их сонин ойлгох одоо сонирхох сэтэл төрүүлдэг юм байж байгаа болохгүй гэж тийм ээ. Энд бол одоо чөтгөр дарах тухай байхгүй, чөтгөрөөс хэрхэн айхгүй байх тухай байхгүй, бүр цаашлаад хэрхэн чөтгөрлөх тухай ч бас байхгүй тийм. Зүгээр л энэ бидний хамгийн их айдаг, болгоомжилдог энэ сэдв зугаатай наригантай өнцгөөс нь бичих гэсэн ийм түүх байгаамаа. Тэгээ энэнийг дотор нь тийм үйл явдал ингээд ярьчаар бол одоо бас жаахан тийм юу болчихоо. Тэгэхээр та энэ номнуудыг өдөр шөнө аян зам таан ч гэсэн ингээд чагнахад бол бас ингээд зугаатай ямар ч байсан хайрын мөнгө хайрын цаг гэхээргүй за ер нь яг үгүй тий энэ дараагийнх нь байна уу гэхээр нэг ийм л болох гэж л боддгийг анхны чөтгөрийн дөөл тийм л байгаа баах гэж бодож байна. M-book төлөвлөж байна. Анхны чөтгөрийн дуйл буюу бүгд найрамдах Монгол ард улсад болсон явдал. Зохиолч Бямбчовын Цэндоо